контентууд булан маань ч гэсэн ингээд яг л ийм асуултуудтай байна. Энээс гажихгүй гэхээр айгүй хурдан хийх боломжтой болж байгаа хгүй тэр чинь. Хүний ингээд оюун санаа өсрөхгүйгээр тийшээ өсчихгүйгээр те. Тэгээд шууд мэдээж ихнээсээ одоо ингээд мөнгө олоод явахгүй тэр чинь. Эхний 2 жил өстөл өөрсдийнхөө дураар те гоё юм хийчий гэдэг хүслээрээ л явсан. Facebook чиний нийтлэг бусдад харуулахгүй юу гэдгээс хамаарч байгаа хгүй. Харин цахим шуудангаар ньюслетерээр юмаа шийдчих юм бол одоо энэ сошиал медиа компаниудаас хамааралгүй болно. Тэгээд Substack яг юугээрээ ялгарч гарч ирсэн бэ гэхээр төлбөрийн систем те ингээд нөгөө уншигчдаасаа амархнаар төлбөр авах боломжийг бий болгож өгснөөрөө маш том давуу талтай. Энэ бол жишээлх юм бол харамслаа багасгах гэдэг нэг тийм арга байгаа байхгүй юу. Ургуу сэтгэлгээч гэж бас хэлж байгаа. Хүн ингээд хоёр зүйл дээр хоёр сонголтын өмнө очиод алиг нь шийдэхээ мэдхээ болчих шүү дээ тий. Тэгэхээр яг үнэхээр шийдэж чадахгүй байгаа бол хэцүүг нь сонго гэж байгаа байхгүй юу. Орчин цагт нөгөө хүний тарих хитрхи ингээд мотивацтай болсон. Одоо энэ их контентоос болоод энэ их одоо контентоос орчин үед хүний тарих хитрхи мотивацлог болсон гэдэг байгаа байхгүй юу. Тэгсээр нэ би энэ дийлэхгүй. Хүнд олон жишээ, олон одоо хүний амьдралыг мэддэг байх, одоо олон ишлэл цуглуулсан байх тусмаач гэдэг юм уу. Яг альва зүйлийг харах тэр өнцг нь нэмэгдэнэ. Оюун санаа нь арай илүү баялаг болж ирнэ. Бэлэн биш үедээ ер нь альва зүйлийг эхэлж явах хэрэгтэй. Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos хэлсэн байт юм билээ. Ингээд чамд мэдээллийн 70% нь байхад эхлэе гэж байгаа байхгүй юу? Бүх мэдээллийг авах гад ингээд бүх нөхцөл бүртгийг хүлээгээд авах юм бол 100% болохыг хүлээгээд авах юм бол хязгаарч ирэхгүй. За, сайн байна уу ганзаа. За, сайн уу. Дээрээс хойш нэг сайхан хууч хөрий гэж бодоод ирсэн. Тэгээд одоо өнөөдөр подкаст бичлэгээ хийж таарч чинь. Тэгээд сүүлийн үеийн сонь сайхан юу байна? Америкээс ирээд хэр удаж юу? За сүүлийн үед тий юмаа хийгээл явж байна да. Өнгөрсөн жил одоо бараг жил болчихлоо шүү дээ. Тий. Америкт магистраа хамгаалж ирээд. За сонсогчдоо бас ганц зургийг танилцуулъя гэж бодож байна. Ариус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч. За Unread Media компанийг хамтран үүсгэн байгуулад гүйцэтгэх захирал бас ерхий редактораар нь ажиллаж исэн юм бичээч хүн байна. За тэгээд өнөөдөр маш олон одоо номууд бас эрхлэн гаргасан. Бичвэр, цахим тохиомол, ньюслетер бас хийдэг те. Тэгээд тэр олон би ньюслетерийг чинь бас айгу байнгын уншигч байхгүй. Тэгээд тэр олон сайхан гоё санаануудаас бас уншаа дээрээс нь хэрэгжүүлэхийг хичээж явдаг. Тэгэхээр тэр олон баялаг санаануудыг бас ярилцъя, хуваалцъя гэдэг үднэс подкастаа бичиж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр би бас бичгүүн талаар за хөгжиж ийн ажил хөнгөвчлөх боломжууд их гарч байгаа боловч бичих унших гэдэг энэ суур чадваруудын талаар бас өөрөө бичээч хүнтэй би нэлээд дэлгэрүүлж бас асууя гэж бодож байна. За миний бодлоор бас Unread Media өөрөө Монголын хэл мэдээллийн салбарт бас айгүй гоё кейс болохоор маш гоё амжилттай медиа компанийг одоо хамтран үүсгэн байгуулсан. Энэ кейсийн тухай бас дэлгэрүүлж асууя гэж бодож байна. За entrepreneur сэтгэлгээ гэдэг олон зүйлтэй бас холбогдох байх гэж бодож байна. Тэгэхээр за би хамгийн сүүлд сурсан туршлагын талаар эхлээд асууя. Нийтийн удирдлагын магистр хамгаалсан тийм Индианагийн их сургуульд. За Америкт 2 жил сурсан туршлага ер нь одоо карьерийн хувьд ийм завсарлага аваад тийм бас эргээд юмыг шинээр харах өнцөг нэлээд олон өгсөн болов гэж бодож байна. Ер нь ямар туршлага байв? Тийм мэдээж хэрэг сайхан байсан. Тий. Ер нь бол тэгэл их сургуульд байхасаа л одоо коллежд байхасаа л хойш ер нь явчихсан гадаад сураад явчихсан ингээл бусад бүхэл залуучуудын адилаар боддог байсан. Тэгээд тэгж явж байгаад яг нэг 20 хэдтэй 25 6-тай нэг компани эхэлсэн, Unread-ийг эхэлсэн. Тэгэл яг тэрнээс хоошоо бол нэлээд олон жил яг л юмаа хийгээ явчихж байгаа юм л да. Тэгээ хүн чинь яг нэг ажил дээрээ бас нэлээд удаад ирэхээр те 7-8 жил болоод ирэхээр харахгүй бас өөр юм хэмээр санагддаг ч юм уу те нэг орчин нөхцлөө солимор санагддаг штэ. Тэгээ тэр үед нь ер нь яг сурч хамсан гэж бодоод тэгээд нөгөө Fulbright-ийн тэтгэлэгт өргөдөл гаргаад тэгээд харин аз олж тэнцээд тэгээд явсан. Ер нь яагаад одоо нийтийн удирдлага буюу public affairs, public administration гэж ярьдаг те тэр мэргэжлэр явсан бэ гэхээр яг ер нь бас
одоо нийгэм тий нийгмийн төлөө бас жоон санаа зовдөг тий бас нэг нийгэмдээ нэг эерэг одоо юу гэх юм байцгаамсан эерэг нөлөө үзүүлчих юмсан багахан чадахгүй тий нөлөө үзүүлчих юмсан гэж бодож авдаг учраас бас одоо байгаа хийж байгаа медиа ажлаас хит холдохгүйгээр тэгтээ бас ингээ ерөнхий хүний одоо өөрийн юухийн бодол санаа зорилготой нийцэж болох юм байна гэж бодонгууд яг тэр юу гарч ирсэн л дээ. Мэргэжил гарч ирсэн. Тэгэл яг тэр чиглэлээр одоо сурыг гээд сургуулиуд дөрвөлдөл гаргаа явсан. Тэгэл Индианагийн их сургууль яг тэр чиглэлд нэлээд сайн хөтөлбөртэй байж таарад тэгээд л юм тийш явсан да. За бид нар медиа дээр хичээлэрхийн медиад одоо олон жил ажилласан хүмүүс контент бүтээх бичих гэдэг бол арай өөр. Академик төвшөнд бичих шаардлага нэлээд тулгарсан байх. Энэ ер нь ямар чаленж байв? Ер нь чамд шинэлэг талаасаа юу харагдав? Тийм ер нь бол яг гадаад хэлээр бичнэ гэдэг бол амаргүй шүү дээ. Тэгээ ялангуяа одоо яг Монголдоо сурсан тий өмнө нь гадагшаа сурж байгаагүй хүмүүст бол бас яг харахгүй нэлээд сорилт болдог зүйл. Тэгэл яг тэр болгоныг тулаад бас алдаж оноол тэгэл бичээл сурсан. Тэгээ яг сүултээ мэдээж хэрэг 2 жил явахаар зэрэг гайгүй сайжирна. Дээр нь яг би чинь бас нэг одоо мэдхгүй азтай гэх юм уу азгүй гэх юм уу одоо нөгөө AI тий ChatGPT гарсны дараах оюутан болж тарж байгаа байхгүй юу? Яг очихын өмнө жил гарсан байсан. Тэгэл мэдээж хэрэг одоо оюутнууд ер нь л хүн болгон AI ашиглана тодорхой хэмжээтэй. Тэгвэл гараад удаагүй байсан болохоор ерөнхийдөө нэг Америкийн сургуулиуд чинь бас яаж одоо AI-тай харьцах ёстой тий тэрийг одоо дэмжих ёстой юм уу эсвэл ингээд хаах ёстой юм уу гэдгээ одоо бүр 100% ойлгоогүй ч гэх юм уу яг нэг тэр процесс л явж байгаа шүү дээ. Тэгэл яг мэдээж хэрэг багш нар болвол одоо нөгөө удирдамж дээрээ ингээл юмнууд оруулж ирэл те AI-тай яаж ашиглах уу зарим нь өөрсдийнхөө бодол санаагаар л ингээл яаж л юм л да. AI-тай ингэж ашиглана шүү, ингэхгүй шүү, болохгүй шүү гэл те. Тэгэл чамд тэр авштай тал нь юу санагдав? Мэдээч бид нар олон пейпер уншаад тэрийг зөв зүйтэй citation буюу ишлэл хийгээд тэгээд айгүй critical өнцгөөс бичих ёстой гэдэг штеп. Тэгэхээр тэн дээр тэгээд тэр бол ерөнхийдөө яг л хүлээлт байсан, яг тэгж явах бах гэж хүлээлт байсан. Тэгэл мэдээж хэрэг одоо юу гэх юм одоо барууны боловсрал хамгийн өндөр үнэлэгддэг тий. Одоо Америк улс яагаад хөгжсөн тэр бүхний ч суурь нь яг тэр боловсролын системд явж байгаа шүү дээ. Тэр оюутнуудаа залуу хүмүүсээ яаж бэлдэж гин, мэрэгчлэнүүдээ яаж бэлдэж гин. Тэгэхээр яг л тэр одоо юу юм пейпер бичдэг тий. Эрдэм шинжилгээний ажил бичдэг, хичээлээ явуулдаг, эссе бичдэг. Тэр болгоноор л ингээд дамжуулж байгаа. Айгүй яг чиний хэлсэнчлэн одоо critical thinking тий нухацтай сэтгэлгээг суулгах юмнууд байгаад байгаа. Тэгэл одоо тэр бусдаас ишлэх тий олон сурвалжийг ашиглах тэгээд тэрийг нэгтгэн боловсруулж бичих гэд тэр болгоомол бол мэдээж хэрэг хамгийн чухал байсан. Одоо сурж байгаа хамгийн гол зүйл хичээлүүд дээр бол янз янзын сэдв үзэн тий. Тэгээд мэдээж хэрэг хүнд мэдлэг өгнө. Тэгтээ зарим нь бол тэгэл тухайн үед хичээлээ хийгээл даалгавар хийгээл мартагдчихж байгаа шүү дээ тий. Хамгийн гол хүнд үлдээж байгаа зүйл нь болохоор яг тэр одоо мэдлэгтэй гэх юм уу? Мэдлэгийн самтай ажиллах тий. Тэрнээс шүүрдэж авах. Тэгээд тэрийг ингээ боловсруулж гаргах яг тэр чадвар л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс бол одоо суралцах гэж хичээсэн тэрийг заалгасан. Тэгээ ер нь бол яг тиймэрхүү юм болох болов уу хүлээлт байсан яг тэр дагуул явж байна лээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо тийм зүйлийг бас олж авч суралцсандаа баяртай байгаа. Тэгэхээр Fulbright-ийн тэтгэлэг өөрөө бас айгүй шалгуур өндөртэй. Чамайг бас хэдэд удаа өмнө хөргөл гаргаж исэн. Тэгээ явцын дунд мэдээж туршлага нэмэгдээд ингээд шалгарч исэн гэж би ойлгосон. Тэгэхээр яг энэ процессыг энэ процессын талаар ярьж өгөөч. Энэ яагаад Fulbright-ийг сонгосон те?
тэтгэлгүүч нь айгүй зөвхөн хэдэн асуултууд байдсан шүү дээ. Тэрэнд маш одоо стори телling байдлаар маш одоо зэгцтэй зөв хариулж одоо бичих хэрэгтэй байдаг те. Энэ процесс яаж болж өнгөрөв? Тий яг өмнө нь бас хэд өргөдөл гаргаж ирсэн. Тэгээд тэр тоолонгоор бас туршлагатай болно те. Тэгээ яг өөрөө хэлсэнчлэн ингээд бас нэлээд хэдэн жил ажиллаад нэлээд туршлагатай одоо ярих юмтай ярьцлага дээрээ ч гэдэг юм уу эсэн дээрээ ярих юмтай болцсон учраас арай харьцангуй төхөн байсан болов. Тэгээд эсэн дээрээ нэлээд анхаарсан. Тэгээд найз нөхдийнхөө тусалцааг авсан. Тэгээд ярьцлаган дээр мэдээж хэрэг бэлдэж байгаа л орно. Тэгээд би нөгөө их сургуулаа төгсөөд дөнгөж 21-22-т нөгөө Бенджамин Франклин те Америкийн одоо үндэслэгч эцгүүдийн нэг $100 дэвсгэртэр байдаг хүний номыг орчуулж ирсэн. Миний анхны ер нь номын ажил. Тэгээд тэрийг бас аль болох ярьчих юмсан гэл те. Тэгэл тэрийг ярьж ирсэн. Тэгээд тэнд бас байсан Америк одоо хүмүүстэй шалгаж ирсэн, ярилцж ирсэн хүмүүс бас сэтгэл төрүүлсэн болоо гэж найддаг шүү дээ. Тэгэл яг хоо компани хийж байгаа ажил маань дажгүй явж исэн болохоор тэр маань нэлээд нөлөөлсөн баг л та. За ярих бичих чадрын тухай би тухайлсан сэдвүүдээр би бас хойш асууя гэж бодож байна. Тэрнээс өмнө Unread-ийн талаар асуулт асууя. За миний бодлоор бол Unread бас хэл мэдээллийн салбарт жишг болох үз айгүй гоё кейс маш өсөлттэй бизнес болсон. 3 хүн хамтран үүсгэн байгуулсан шүү дээ. Ер нь анх үүсгэн байгуулж их үеийнхаа тухай дурсаач те. Яагаад стартап эхлүүлэх болов? Өөрөө бас өмнө Forbes-д ажиллаж исэн, хоёулаа бас орчуулгын ажлаар холбогдож исэн шүү дээ. Тий, за би чинь 10 онд их сургуулаа төгсөөд тэгээд ном гаргаад яг анх ерөнхийдөө л ном орчуулъя гэж зориулж исэн тухай үед яг тэр нөгөө түрүү ярьсан ном их таалагдаад тэгээд ерөнхийдөө одоо publishing салбарт одоо хөл тавьсан гэх юм уу. Тэгээд тэрний дараа нэг арай өөр ажил хийж агаад тэгээд 2013 онд бас нөгөө Tauro стартап гэдэг монголоор гаргаж ирсэн тэр номыг орчуулж ирсэн. 14 онд нөгөө Facebook-ийн захирал эмэгтэй захирал үйл ажиллагаа эрхлэснээр Sheryl Sandberg гэх тэр эмэгтэй ном өстө бүүн болж исэн. Lenin гэдэг тухай үед. Тэгээ тэрийг бас Монголдо орчуулж ирхэн аваад орчуулж таарад. Тэгээ тэр номоор дамжаа тэр номыг уншсан одоо Forbes-ийн тухайн үеийн редактор хүнтэй холбогдоод эмэгтэй хүн байсан. Тэгээд бичээр танилцдаг байхгүй юу? Тэгээд танилцчаад Forbes ингээд саяхан орж ирсэн мэдээд тэгээд тэгж явж байгаад Forbes ер нь орж ирсэн. Ер нь л нэг юм бичиг ном те юм бичих одоо орчуулах яг тэр талын л ажил хийж таарах гад байсан юм шиг байгаа. Тэгээд арай өөр салбарт байснаа Forbes руу ороод анх ингээ медиа салбарт орж исэн. Тэгээ Forbes дээр нөгөө 30 гээд өслөөд нь штэ те 30 under 30 гээд тэрийг Монголд анх хийгээд листийг тэр жигсаалтыг гаргаагээд тэгээд тэр үед би яг угандаатай ингээ хальт танилуд байсан. Их сургуультай ингээд блогоор анх танилцж ирсэн. Тэгээд битээр явж байгаад нөхөр одоо ингээд аутсорс байдлаар ингээд тэр прожектор хамтардаг байхгүй. Би болохоор Forbes дотроосоо. Тэгээд тэгж явж байгаад тэгээд өмнө нь нөгөө үүсгэн байгуулагч Зак те Бацаяг бол би бас хальт мэддэг байсан. Дундаа найзтай. Тэгээд нөхөр бас Америкаас ирсэн байж таарад. Тэгээд ингээд яг тэр төслийн үеэр бид гурав ингээд уулзаад холбогдоод те. Тэгэл Бацая тэр жигсаалтанд маань орсон. Манай хүн чинь сурхаасаа өмнө бас нөө new media-д ажиллаж ирсэн те. Яг Монголын tech салбар одоо tech new media салбарт бас нэлээ юмнууд хийцэн, ажил төслүүд хийцэн байсан л та. Тэгэл ер нь яг гурлаа яг тэр төслийн шуумаар явж уулзж байгаа л ер нь юм яриад исэн нэлээд л тухайн үед яг яриануд нийлээд исэн. Тэгэл одоо хойч ингээл стартап гэдэг зүйл Монголд өнгөж одоо хийд яригддаг л болсон байсан л та тий. Залуучууд стартап хийн гэж ярина. Тэгэл тэгмээр ингээл яг тэр community анх бүрдэж исэн үе. Тэгэл яг тиймэрхүү л сэдвүүд ярьж исэн бах. Тэгж явж байгаад яг одоо би нарийн деталуудыг нь санахгүй байна. Гэхдээ
ер нь нэг яг ийм медиа вебсайттэй гоё контент хийдэг вебсайт залуучуудад зориулсан зүгээр юм байна. Тэгээд тэрийг хийх үйл гэлийг ярилцсан. Би бас өмнө нь яг тэрний өмнө бас нэг уундатай нэг хальт нэг тиймэрхүү имэйлээр биччихснээр сандаг байхгүй юу. Нөхөр гадаад байсан. Тэгээд иймэрхүү сайт хийх үйл гээд би яваад идэг байсан санаад байна. Тэгээд тэгж явж байгаа л яг бид гурав уулзаал ер нь Андридын санаа төрсөн. Тэгэл тэр чин хэдний 15 оны 2-3 сарын үед л те. Тэгэл яг 9 сард нь нэгдэжсэн. Тэгээ тэр хооронд бэлтгэл ажил хийгдэл санаандаа ярилцал яг юм 7 өдрөөр өдөрт нэг контент хийдэг бай, нэг нийтлэл хийдэг бай гэл те. 7 өдөр тэгээ 7 булантай. Тэгэл тухайн үед айгүй тийм асар их хүч зарцуулахгүйгээр тэгтээ айгүй үр ашигтайгаар efficient байдлаар бас контент хийх гой санаанууд гаргасан юм шиг байгаа. Тэгээ булангууд маань ч гэсэн бас яг тухайн үед л хэрэгтэй байсан сонирхолтой байсан контент гэдэг яжлахын болон бас нэлээд шинэлэг байдлаар гарчижсэн тийм. Тэгээ би ер нь ингэж боддتي. Ер нь нэг одоо нөгөө энтерпренер хүний нэг бичигдээгүй дүрм гэдэг нэг юм яваад байдаг. Тэр нь юу вэ гэхээр ерөөхдөө яг чи юу хийж одоо юу хэрэглэхийг хүсэж байна те. Тэр зүйл чи хэрвээ байхгүй бол тэр зүйлээ чи олж чадахгүй бол чи тэрийг өөрөө бүтээ. Тэгэх юм бол яг энтерпренер байна гэдэг нэг тийм санаа яваад байдаг. Би тэрийг бас үний юм байна гэж боддتي. Тэгэл яг тухайн үед ингээл үеийн 3 залуу ингээл бас монголоор те хайтан контент уншмаар байна шүү дээ. Одоо яг бизнес, технологи те хувийн хөгжлийн ч гэдэг юм уу тийм контентууд Монголд яг тийм зэгцтэйгээр хийсэн тиймнүүд байгаагүй бах. Ховор байсан бах. Тэгэл яг өөртөө олж чадахгүй байгаа учраас яагаад энийг хийж болохгүй юм бэ гэл хийсэн юм байна л гэж би боддتي. Миний анзаарснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө бизнесийн байгууллага өөрөө бас зардлаа нөхөд явдаг тодорхой хэмжээнд ашигтай ажилтдаг бэжж төр болон компаниас хэд хамаарчихгүйгээр бие даасан редакцийн бодлоготой тий олон нийтэд хэрэгтэй гэгэрүүлсэн тийм мэдлэг контентыг бүтээгээд явах нэг суурь нь бол тэр бизнес талны болов гэж харсан. Тэгэхээр чиний бодлоор тий Андридын хувьд бизнесийн талаас ер нь давуу тал нь одоо юу байсан бэ? Тэрийг та яаж харсан бэ? Тийм яг уу зэлээ бол анхны сая тодорхойсон биш үү? Залуу мэрэгчлэнүүд. Залуу мэрэгчлэнүүд гэдэг яг тиймэрхүү байдлаар яг маш тодорхой тухайн нэг аль нэг сегментийг барьж аваад те тэдэрлүү зорьсон юм хийхэр ч бас аюу давуу тал үүсэж байгаа юм л да. Хүн одоо ингээ хүчээд харамдахгүй те янз бүрийн хийхгүй те. Ер нь нэлээд одоо нөгөө юу гэж ярьдаг штэ. Хязгаарлалт гэх юм уу constraint те. Constraint-ууд анханасаа аюу их зоож гисэн контентууд дээрээ ч гэсэн яг л ийм 7 контент ийм өөр юм хийхгүй те. Тэгэл контентууд булан маань ч гэсэн ингээл яг л ийм асуултуудтай байна. Энээс гажихгүй гэхээр айгу хурдан хийх боломжтой болж байгаа хгүй тэр чинь. Хүний ингээд оюун санаа өсрөхгүйгээр тийшээ өсчихгүйгээр те. Тийм тэгээд сэтгүүлч солигдлоо ч гэсэн бүтээл яг л адилхан гарна гэсэн үг. Тэгээд тэр бол ингээд одоо бизнесийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлж байгаа шүү дээ ойлгомжтой. Тэгээд зорилтод хүмүүсээ айгу тодорхой гаргасан байна. Тэгээд өөр нэг яг хэлэх ёстой юм нь юу л да. Энд чи өөрөө бас яг одоо интернет бизнес гэж хэлж болно шүү дээ. Яг ингээ бодит хөрөнгө оруулалт одоо тий том байшин ч гэдэг юм уу тоног төхөөрөмж хэрэггүй лаптоптэй тэгээд цагаа гаргах хүмүүс тий тэгээд тэр контент хийж чадах хүмүүс л байх юм бол эхлэхэд эн чинь өөрөө хөрөнгө оруулалтын зардал бас хэрцангуй гайгуугаас тий тэгээд интернет хэрэгтэй, компьютер хэрэгтэй тэгээд дээр нь бичих одоо айдиа юмнууд хэрэгтэй тэгээд тухайн хүмүүс өөрөө цагаа гаргах хэрэгтэй. Тэгээ яг энэ зүйлсүүдийг гаргаж чадсан. Тэгээд өөр бас нэг хэлэх зүйл нь яг уу яг нөгөө уламжлалт гэх юм уу те классик медианууд яг ингээ мэдээний хойноос явдаг тийм медиа биш шүү дээ те. Тийм болохоор бас тэр чинь юу гэх юм дээ. Тий контент нь одоо хуучрах нь бага тий хуучрахгүй ер нь зарим контентын хувьд бол огт хуучрахгүй тийм контентууд байгаа шүү дээ тий. Тэр чинь өөрөө бас айгүй давуу талтай. Тий тэгээд яг мэдээний араас яваад идэг хүмүүс чинь медианууд болохоор яг тухайн үед ингээд айгүй хөл ажиллагаа ихтэй тий. Яг ингээд тухайн үед юу болж ийн гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй. Бас дагуу сул талууд байгаа. Тэрний одоо сул талыг юу гэх бид нар давуу тал болгоод өөрсдийнхөө
ажлаар давуу тал болгоод. Анхандаа тийм том хөрөнгө оруулалт татахгүйгээр шууд контент хийж эхлээд тодорхой хэмжээнд танигдаад ингээд явсан болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр тэр тал дээр юу вэ? Ер нь яг хөрөнгө оруулалт гэж анхнаасаа хөрөнгө оруулалт авъя ч гэж ер нь их бодоагүй. Тэгэл бид гуравч анх ер нь нэлээ өөрсдийн сонирхол те тухайн үед ингээд нэврүүн байгаа штэ. Бас ингээд гоё юм хийчих юмсан гэдэг хүсэл их байгаа яг одоо маш залуу хүмүүст чинь те. Тэгээ тэр маань бас нэлээ одоо бидрийг урагшлуулсан те мотивац өгч ирсэн байх гэж боддог. Тэр нэг тийм амар нарийн бизнес одоо айхтар нарийн хөрөнгө оруулалт бодохгүй байгаа штэ. Гоё юм хийгээл ерөөхдөө орчиж байгаа байхгүй. Тэгээд шууд мэдээж ихнээсээ одоо ингээл мөнгө олоод явахгүй тэр чинь 2 жил хэртээ ер нь бол нэг айхтар одоо миний санаж байгаагаар айхтар орлого олсон юмнууд нэг байгаагүй. Эхний 2 жил өстөл өөрсдийнхөө дураар те гоё юм хийчий гэдэг хүслээрээ л явсан. Тэгээд харьцангуй зардал бага. Хамгийн гол зардал шиг бидний өөрсдийн л цаг зав те. Өөрсдийн цаг зав л байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгэ зориулаад явсан. Тэгээд яг ингээд нэг 2 жил тууштай явчихар зэрэг аяндаа ингээд юм чинь бас тэр нөгөө бизнесийн орлого гэдэг ч юм уу тэр зүйл чинь ингээд аяндаа бий болж эхэлж байгаа байхгүй. Ганцхан контент бичвэрээр хараагүй сүүлдээ ивент руу орсон. Одоо бол нэлээд хэдэн ивент хийдэг болсон байх шиг байна. Тэгэхээр ивентийн хувьд жишээ нь медиа дээр бас орлого төрөлжүүлэх нэг их усэр байдаг шүү дээ. Энийг ер нь яаж бодож төлөвлөж бас яаж ялгарх байдлаар хийж исэн юм бол. Тийм тэгэл яг уу тухайн үед чинь нөгөө барууны одоо мотивац авдаг, урам зориг авдаг тэр медианууд бол харна шүү дээ тий. Одоо н Vox яаж гин, Wired яаж гин гэл тий. Тэгэл тэдрийг харангуут ингээд бас ивент хийдэг юм байна тий. Ивент хийж бас тодорхой хэмжээгээр мөнгө олд юм байна. Контентоо бий болгох юм байна гэдэг зүйлийг харж байгаа шүү дээ. Ер нь тэрнээс нэлээд урам зориг авсан болов гэж боддог гадны медиануудаас. Тэгэл яг харахгүй ивент бол бас одоо шал өөр контентыг төрнө шүү дээ тий. Тэгээ эн чинь тухайн медиагийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж जैन тий. Тэгээд одоо яг зөвхөн уншдаг биш тий. Уншиж мэдээлэл авдаггүй хэрнээс ивентэд явах дуртай хүмүүсийг ингээд өөрсдөө татж जैन. Бас давуу талууд бий болгож байгаа юм л та нөгөө партнершип бизнесийн хамтын ажиллагаануудыг ивент дээр гаргаж өгч байна. Тэгэл тэр ивентээрээ дамжаал айгүй олон залуучуудтай холбогдож байна. Олон жижиг бизнесүүдтэй холбогдож байна. Том бизнесүүдтэй ч гэсэн холбогдсон. Бид нар чи спонсоршип гэдэг байдлаар тий. Тэгэл медиа дээр тухайн үедээ яг нөгөө Монголд одоо ивентүүд одоогийнх шиг хийгддэггүй л байсан. Тэгэл яг харахгүй бас цаг үеийн зүгт таарсан тий. Тэгээд сонирхолтой ивентүүд хийж исэн. Тэгэл ер нь яг Анридын дараа нэг хэдэн жил бол асар олон төрлийн ивентүүд явдаг гэсэн шүү дээ. Ер нь газрууд их ивент хийдэг болсон тий. Одоо эргээд жоохон багассан байж магадгүй. Ер нь ямар ч зүйл чинь нэг хэдэн жил аягүй хүчтэй яваал тий. Тэгэл тренд нь ингээл багасдаг шүү дээ тий. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд уншигч үзэгчдийн ихтгэл гэдэг бол хамгийн үнэтэй зүйл баг. Тэгэхээр тэгээд нөгөө талаасаа бизнес гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн байгууллага маань өөрөө бас орлого олох хэрэгтэй. Гэтэл төлбөртэй контентууд юу гэдгийг гол нэрийн контент дээр одоо төлбөртэй зочоо авах ч гэдэг юм уу. Энэний айгүй балансыг айгүй зөв байх хэрэгтэй санагддаг л та миний хувьд бол. За мэдээж ингээд нэг контент танигдаа гараад ирэнгүүт тэрийгээ дандаа зардаг болчвол бас яахлаа те. Тэгэхээр тэр болгоны баланс дээр ер нь юу болж анзаарсан бэ? Тийм. Ер нь манайх чинь өөрөө маш жижиг зах зээл те. Тэр бол одоо бүхэл төрлийн бизнес төр хамгийн том тэр хязгаарлалт байдаг гэж боддог. Ер нь маш олон зүйлийг шийддэг зүйл. Тэгэхээр хэцүүлдэ юм жижиг зах зээл хэтэрхий жижиг зах зээлд оршин тогтно гэдэг бол ер нь ямар ч төрлийн бизнест хэцүү. Тэгэхээр яг харахгүй тийм одоо медиа салбар манайх шиг жишээлх юм бол хөрөнгө оруулалт аваагүй яг өөртөө бор зүрхээр эхэлсэн хүмүүс бол те яг харахгүй контент зархаас өөр аргагүй болно те. Ер нь гол орлогын сурвалж чинь тэр л байна шүү дээ те. Тэгэхээр тэгэл зарж эхлэн тэгэл мэдээж хэрэг аль болох балансжуулахыг бодно. Ингээл бүгдийг нь одоо ингээд зараад ах юм бол тэр чинь угаасаа хүмүүс маш удахгүй анзаараад тэгэл эднийх юм болцсон юм байна гэл. Одоо манайх ч бас хийдэг тий.
Тэгэл одоо эргээ уншихаа болчин ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудал үүснэ. Тэгэл аяндаа тэр бол айхтар их зүйл сурна гэхээсээ илүүтэй тэгэл ингээл бидний хийж байгаа ажил маань өөрөө аяндаа тийм зүйл рүү оруулдаг. Яг тэрийг сургадаг те. Ийм контентоо зарах хэрэгтэй байна. За одоо нэг баланслах хэрэгтэй байна. Энийг зарж болохгүй юм байна те. Тэрийг бол ингээл аяндаа л ойлгочихж байгаа юм л да. Тэгэл яа харахгүй Монголд бол баланслаад явхаас өөр арга байхгүй. Тэгээд бас нэг зүйлийг хэлмээр байдаг нь бас тийм бизнесүүдээ тий хэрэглэгчд маань бас ингээд ойлгодог байгаасаа гэж боддог. Яа харахгүй оршин тогтнохын тулд бол ингээд мөнгөний юмнууд бол хийж л таарна тий. Тэрийг л яг зөв баланслуулж гэнэ үү, хитрхи бас дэндүүлж гэнэ үү гэдгийг анзаарах хэрэгтэй аль талдаа. За дээрэс нь уншигчд бас ойлгох хэрэгтэй гэдэг дээр одоо барууны хэвлэлүүд угаасаа сүүлийн баг 10 жил баг 20 жил уншигчийн reader revenue буюу уншигчаас орлого олох тий төлбөрт мэдээнд одоо төлбөр төлдөг болсон. Тэгээ Монголд бол яг амжилттай нэвтрээд явж байгаа юм төдийлөл харагдахгүй байна. Энэ талаар чи юу гэж бодож байна? Энэ бид нар нэг үе бодвол одоо Innovation Sky Media юу гэдэг тэн дээр видео контент кино тийм контентэд бол ингээ мөнгө төлөөд үзээ сурчих шиг байна. Сурчих шиг байна л да. Нэг тэр чинь бас оюуны өмчийг хамгаалах дээдлэх нэг бизнесийг одоо дэмжих тал дээр. Нөгөө талд одоо мэдээнд ер нь мөнгө төлөх цаг ер нь ирж гинөө Монголд тий чанартай бичвэр уншигээд чи өөрөө одоо ньюслетер хийж байгаа хүний хувьд юу анзаарав? Тийм энэ бол яг хуу юутай л нэлээд холбоотой хөлтэй нөгөө зах зээлийн багтаамж тэгэл дээр нь яг нөгөө худалдаа авах чадвар тий. Тэгээд бодонгууд манайх чинь яг л түрүүс аюу хэцүү. Маш цөөхөн хүн амтай. Тэгээд дээр нь худалдаа авах чадвар бас тийм сайн биш. Одоо баян орон биш учраас. Тэгэхээр энэ дээр бол яг харахгүй юмуд үүснэ, асуудлууд үүснэ. Тийм ч болохоор өдийг хүртэл одоо яг энэ мэдээнд контентэд мөнгө төлдөг зүйл нэг хөгжөөгөө л явж байна. Айхтар хөгжөөгөө л явж байна. Одоо энэ дээр бол бас бүр нарийн сайн бол яг мэдэхгүй байна. Яг хуу мэдээч хэрэг ингээд зарим уншигчид хөгжөөд явж байгаа шүү дээ. Одоо төлөхөд бэлэн болоод ойлгодог болоод явж байна. Тэгтэл одоо ингээд юу гэдэг AI гэдэг зүйл гарч ирээд те. Өмнө нь одоо жишээ яаж нөлөөлж болох вэ гэхээр AI байхгүй байхад жишээлх юм бол хүмүүс ингээд альва шин зүйлийг мэдэж авахдаа аль нэг одоо мэдээллийн хэрэгсэл рүү ч юм уу те Google дээр ч юм уу те. Тэгээ тэрнээсээ дамжаад ямар нэгэн блогоос ч юм уу нэг сурвалжаас мэдээлэл авна шүү дээ. Одоо болохоор яг ингээд шууд AI-аас юм бичээд авчиж байгаа байхгүй юу? AI нь болохоор ингээд бүх одоо интернетийг search хийгээд тий. Тэгэхээр тэр дундаас одоо мэдээллүүдийн дундажлаад гэх юм уу? Хүнд олоод өгчөж шүү дээ. Тэр чинь чи яг харахгүй медиа сувгуудад бас юу болно? Сорил бэрхшээл болно. Нөгөөтэйгүр яг бас энэ төрөлцсөн бүр нарийн мэрэгшсэн тий. Бүр ингээд AI-ийн өгч чадахгүй зүйлийг яг хэлдэг. Тийм санаа өгдөг. Аяндаа одоо медиа гэдэг юм уу одоо тийм бичээч нарыг аяндаа бас гаргаж ирнэ. Тэгэхээр ингээд айгүй олон талтай л байгаад байгаа. Тэгэхээр би бас яг юунда ньюслетер дээр нэг ганц нэг удаа бас төлбөртэй юу авч үзчихсэн. Нэг ийм төрлийн хэдэн контент хийх гээд байна. Би сурал нийтлүүд бичих гээд байна тий. Тэгээд $10 болно гэл тэнд байхдаа бас нэг тэгж үзсэн. Яг уу яг юу бичих вэ? Яг чанартай юм гаргаж чадах уу гэдгээс л хамаарах юм шиг санагдсан бас. Хэдэн долларын subscription орж ирж илээ бас тий. За тэгэхээр newsletter бичиж байгаа хийж байгаа туршлаас ч бас асуумар байна. Монголд одоо өдөр тутам ажлын өдрүүдэд бизнес эдийн засгийн одоо сэдвэр newsletter Zalem Press Bloomberg гэдэг юм уу ирж байгаа. Ахаад бас бичээч нар өөрөө бас өөрсдөө newsletter хөгжүүлээд уншигчдынхаа баазыг ингээд өргөжүүлээд явж байгаа шүү. Тэгэхээр энэ туршлаасаа хуваалцаач ер нь мэдээж хүмүүст хэрэгтэй контент хүргэх за нөгөө талаасаа Substack-аар дамжуулаад ч юм уу бас тодорхой хэмжээний орлого олох боломж байгаа шүү дээ. Энэ талаар. Тий, ер нь би ингээл анх оюутан байхад одоо тий оюутан байхад блог их уншдаг байсан. Тэгээ тухайн үед чи одоо яг сошиал медиа ингээд бүр айхтар хөгжихөөс өмнө блогийн ирэн байсан шүү дээ тий.
Тэгэл яг хүмүүс блог гэдэг чинь үндсэндээ баг сошиал медиа шиг зүйл байсан. Тэгэл яг хуу тийм уншдаг дадал суусан л та. Тэгээд тэргээр дамжуулан хүмүүстэй танилцсан, гоё бичдэг хүмүүсийг олж авна те. За тэгж яагаад сошиал медиад шилжлээ тийм үү? Сошиал медиад шилжээд хэдэн жил явлаа. Ингээ сошиал хүн болгон сошиалтай болоод бүх юм сошиалаар явдаг боллоо. За тэгж явж байгаад ерөөхдөө блогийн ирэн унсан. Тэгж явж байгаад ньюслетерийн ирэн залгачих шиг боллоо. Ер нь хэдэн жилийн өмнөөс одоо цахим шуудан тий. Яг имэйлд нь тухайн бичээч, сэтгүүлч хүн уншигчдийнхаа имэйл рүү шууд хүрнэ гэсэн үг. Энэ бол маш том давуу талтай. Яагаад тэгэхээр энэ бол дундын зуучлагчгүй явж гин гэсэн. Өөрөөр хэлэх юм бол сошиал медиа гэдэг зуучлагчгүйгээр сошиал дээр нийтлээ тавиад тий. Тэгээд алгоритмын мэдэлд очно гэсэн үг шүү дээ тий. Facebook чиний нийтлийг бусдад харуулах уугүй юу гэдгээс хамаарч байгаа байхгүй. Харин цахим шуудангаар ньюслетерээр юм шийдчих юм бол одоо энэ сошиал медиа компаниудаас хамааралгүй болно. Тухайн хүн ч гэсэн уншигчийн хувьд ч гэсэндээ шууд одоо инбоксто мэдээлэл авна шүү дээ. Сошиал медиа орох шаардлагагүй цагаан юмнэн тий. Тэр утгаараа энэ бол маш хүчтэй одоо сувг. Тэгэл яг нөгөө блог уншиж явдаг байсан. Тэгэл Twitter-ээр маш их хүмүүс дагдаг. Ялангуяа барууны бичээч нар одоо сэтгэгч нар тий сэтгүүлчдийг их дагдаг. Тэгээд тэгж явж байгаа л аянда нөгөө нэг нөхдүүд ингээл цахим шуудантай ньюслетертэй болоод ирнэ шүү дээ тий. Тэдний аяг их дагдаг байсан. Тэгж явж байгаа ч анх 2020 онд байна уу тий анх энэ ньюслетер ихэлсэн. Тэгэхэд яг энэ Substack дөнгөж бий болоод яг одоо мэдрэгдэж эхэлж исэн тий. Тэр үед нь энэ гоё платформ байна гэх анх ньюслетерыг нээж исэн. Тийм. Тэгээд одоо бол бүр ингээд 5-6 жилийн дараа маш хүчтэй болчлоо. Ер нь хамаг л одоо барууны шилдэг бичээч нар, сэтгүүлч нар тий Substack дээр одоо өөрсдийн гэсэн одоо юу гэх юм платформ, блогийг гэх юм уу, вебсайтыг бий болгоо тий тэргээр их бичиж байна. Одоо энэ гадны том медиануудад бичдэг хүмүүс ч гэсэн давхар ингээд Substack-тай явдаг тий. Тэгээд Substack яг юугээрээ ялгарч гарч ирсэн бэ гэхээр тэр одоо яг чиний хэлсэн нөгөө төлбөрийн систем тий ингээд нөгөө уншигчдаасаа төлбөр авах боломжийг амархнаар төлбөр авах боломжийг бий болгож өгснөөрөө маш том давуу талтай. Ялангуяа Medium-аас тэгж их ялгарсан гэж боддیں۔ Тэгээ Medium бол бас нэг тиймэрхүү санаатай байсан шүү дээ. Ерөнхийдөө блогчд бичдэг хүмүүсийг одоо нэгтгэх тий. Тэгээд тийм шалтгааны улмаас ер нь Substack нэлээд хүчээ авч удаа гэж бодож байна. Тэгэл одоо яг 2020 онд бий болгосон. Тэрнээс хойш гайгүй тууштай бичээд исэн. Одоо Substack дээр бас нэлээд Монгол бичээч нар нэлээд байдаг болсон болоо гэж бодож байна. Гэхдээ түрүү хэлсэн нөгөө Bloomberg тий гэх мэтийн ингээд нөгөө өдөр тутам ньюслетер явуулдаг бас газрууд сүүлийн үед бий болсон байна. Монгол медиа хэрэгслүүд донд. Бичээчнэрийн хувьд бол бас тийм хангалттай тооны байгаа гэж би хардаггүй. Бас өшөө олоола байдаг болол уг нь яг монгол хэлээр олон контентууд олон юм хувь хүмүүсийн Substack те блог вебүүд ингээ бий болчих юм бол олон сайн хөгжинэлтэй. Тэгэхээр сошиалын нөлөөгөөр бидний юм амар мэдээллийн илүүдэлд орцсон хэрэгтэй хэрэггүй юм богн анхаарал татсан тэгсэрнэ айгуу тийм үлдэцгүүч тийм контентын дунд бид нар айгуу живжих шиг байна л да. Харин ньюслетер өөрөө тийм зар сурталчилгаа алгоритмээс хамаарахгүйгээр яг төвлөрөө тэр мэдээлэл унших гой боломжийг олгодог учраас би бас нэг 3-4 ньюслетерт ингээд subscribe хийсэн байдаг. Dan Go гэдэг нэг Канадын одоо фитнесийн коуч байдаг. Тэр ингээд дасгал эрүүл хоолтон тэргээд тэр хүний ньюслетер бас айгуу чанартай. За чиний ньюслетер байж гин. За бизнес эдийн засгийн мэдээллүүдийг бас авч гин. Сүүлдээ төрөлжөөд эрчим хүч улс төрийн сэдвээр 7 хоногт нэг удаа ирдэг ньюслетерүүд бас Монголд гарцсан байгаа. Тэгэхээр энэ зах зээл бас нэлээ хөгжиж байгаа юм байна да гэж харж байна. Андрид ч гэсэн сүүлдээ сонин гаргасан шүү дээ. Одоо дэлгэцнээс хамаарахгүйгээр мэдээллийг ингээд гоё сатаарахгүй аваасаа тэгээ унших соёлыг түгээе гэд энэ сонины формат ус гаргаад ажиллаж байгаа шүү. Сэтгүүлч бас хийсэн. Тий ер нь одоо
интернет хөгжснөөрөө тий энэ яг энэ цахим контент гэдэг зүйл хөгжснөөрөө хэвлэмэл одоо контент хэвлэмэл бүтээгдэхүүн одоо ном тий тэгээ сонин сэтгүүл үгүй болох уу гэдэг одоо яриа хилцүүлэг их явдаг штэ. Тэгэл тодорхой хэмжээгээр бас хэвлэмэл бүтээгдэхүүнд одоо бүр хуучин олон жилийн өмнөх шиг тодорхой хэмжээний цохилт бол болж байгаа тий. Одоо сонин сэтгүүл хаагдж जैन тэр юм бол одоо Монголд гэлтгүй дэлхийд бүхэл газар явж байгаа. Тэгвэл ном гэдэг зүйл бас байсаар байна. Яг зарим чанартай сэтгүүлүүдийн хувьд, сонингуудын хувьд бас ингээл амьдарсаар л байна. Тэгэхээр ер нь анзаараад тахад аль ингээд одоо энэ контентын хэлбэрүүд байсаар л байх юм шиг байгаа. Тий. Хүмүүс л одоо би жишээ нь номоо хэлнэлээр уншиж जैन, цахимаар уншиж जैन, Kindle-ээр уншиж जैन тий. Тэгэд улам л ингээд юм илүү тухтай, тавтай уншигчтай тий. Олон сонголт бий болж जैन. Сайн талж байгаа. Тэгээд түрүү хэлсэнчлэн бас хэтэрхий олон сонголттой болоод ирэхээр хүний одоо ингээ анхаарал салгардаа тий. Яхаа мэдхээ болох, цагаа ингээ зориулж чадхаа болох. Тэгээ нэг юмыг одоо удаан барьж аваад нухаад тий. Яг ард нь гардаг тийм зүйлс улам л хуурдж байна л доо. Тэгээд тий ер нь одоо медиа сувг хэрэгслүүдийн хувьд одоо амьдрахын тулд, оршин тогтнохын тулд, хөгжихийн тулд тийм хэвлэмэл бүтээгдэхүүн гаргах ч гэсэн бас л аюу зөвл санаа. Би одоо жишээлх юм бол ньюслетерүүдээр битсээр хагаад нийтлэл битсээр байгаад тэгээд сая өнгөрсөн 9 сард ингээд одоо миний ньюслетер чинь товшлол гэдэг нэртэй шүү дээ. Тэгээ энийг нийлгээд товшлууд гээд нийт гарчхан сэтгэлгээд хэлэх бисрэг эсэнүүд гээд тэг ингээд нэгтгээд ном болгоцсон бүх одоо нийтлэлээ оруулаагүй л дээ. Яг хоо жоохон шигшээд одоо нэг 100 орчмыг бичсэн байсан. Тэрнээсээ нэг 40 эдийг нэгтгээд ингээд ном болгосон. Тэгэл энэ бол бас л нэг бүтээгдэхүүн болж байгаа байхгүй тий. Хүн болгон бас ньюслетерээр уншна гэж байхгүй. Уншлаа ч гэсэн тэгээд тэр чинь мартчихна. Нэг уншаал өнгөрчин тий. Ингээд ном болгоод байж явах юм бол ширээн дээр тавьчих юм бол бас үе хараад нүдэнд харагдана гэдэг чинь бас айгу ондоо байдаг л та тий. Өмнө телевизэд ажиллаж байхдаа манайхаас ньюслетер хийгээд тэгээд тэрийгээ бид нэр нэлээд хэдэн дугаар явсны дараа сэтгүүл болгож гаргаж ирсэн. Тэгэхээр ингээд энэ бүгдийн чинь цаана нөгөө бичих ур чадварын тухай яригдах шиг байна. Тэгэхээр энэтэй холбоот асуухад бид нар яг мэдээлэл авах төдийгүй бусад олон зүйл дээр айгүй сонголтын илүүдэлтэй үед л амьдарч байгаа шиг байна л да. Тэгээ чиний товчлол буюу ньюслетер троос чинь сонголтын илүүдлээс хэрхэн зайлсхийх вэ гэдэг дугаар надад аяг таалагдсан. Тодорхой аргачлалуудыг заагаад өгсөн байсан. Бидний юм decision fatigue буюу ингээд юм сонгохсоор байгаад олон сонголтууд төөрөөд ядардаг юм би өөр дээр бас ажилласан байхгүй. Англи сурч байхад одоо захим одоо онлайн шопинг хийхэд ямар нэг юм авъя гэхэд хэдэн зуун сонголттой юм бэ гэж ерөөсөө сүүлдээ тэг ингээ харахаар тэрийг сонгосоор байтал айгүй их цаг зарцуулсан байдаг. Тэгэхээр эндээс сэргийлэхийн тулд одоо жишээ нь бид нар юм хэрэгтэй хэрэггүй тийм ач холбогдол багтай шийдвэр гаргах гэдэг цаг зарцуулаад байна те. Өдөрт 2.5-аас 3 цагийг одоо зарцуулаад байна гэсэн судалгаач гарсан байт юм байна. Та энэ талаар тэгвэл энэ сонголтын илүүдлээс яаж би яг энэ товчлууд дээр бас нэлээ бичтiin. Одоо тэрнтэй хүмүүс, тэрний эсрэг хүмүүс юу хийж байна гэхээр яг хуу ялангуяа одоо ингээд нэг юм санаатай ажилдаг те бичдэг хүмүүс яадаг вэ гэхээр одоо mental models гэдээ байгаа. Mental models буюу одоо юм бодох юу гэх юм. Би бол орчуулахдаа бодох загварчил гэж нэрлэдэг байгаа. Ингээд маш олон санаануудыг, айдиануудыг ингээд нэг товчгоо 1-2 өгүүлбэрээр ингээд хураангуулад тэр нь одоо юу гэх юм. Альва нэг үзэгдэл те, альва нэг одоо санааг хураангуулчихж байгаа байхгүй юу. Тэгээд тиймэрхүү зүйлсийг одоо ингээд mental model-уудыг ингээд айгуу сайн цуглуулчих юм бол тэр нь бас ингээд сонголт хийхэд бас их амар байдаг. Би энэ номынхын төгсгөлд 30-ыг жишээлх юм бол нэгтгээд хийжсэн. Орчуулад энэ ингэж аахгүй. Mental model гэдэг нь болохоор альва онол үзэгдэл концептыг хураангуулсан товч тайлбар юм а гэж. Тэгээ газрын зургийн адилаар энэ нь бүх деталийг харуулахгүй ч гэсэн гол мэдээллийг өгдөг гэдэг. Тэгээ иймэрхүү нэг одоо жишээлх юм бол урвуу сэтгэлгээгээ байж байгаа.
Тэгээ энэ бол одоо жишээлх юм бол нөгөө Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos аюу сайн хийдэг. Уруугаар аюу сайн сэтгэдэг. Тэр нь болохоор ингээ яг олон зүйлсээс ингээ сонголтоо хийх үед тухайн хүнд ингээ тусалж байгаа байхгүй. Жишээлх юм бол нэг номтор номонд нь гард юм да нөгөө тухайн үед нөгөө Wall Street-ийн нэг санхүүгийн фирмд ажиллаж байгаад хөрөнгө оруулалтын фирмд ажиллаж байгаад 95 онд билүү те. Тэгээ нөгөө Amazon-ыг хийх санаа төрсөн юм байна. Jeff Bezos. Тухайн үед интернет компаниуд ингээл бий болол хүн болгон л бараг тэгжсэн баг тухайн үед. Тэгээд манай хүн яг энэ гоё цалин өндөртэй ажилласаа гараад интернет компани байгуулах уу гэдэл эргэлзээл хийсэн юм байна л та. Тэгээд тухайн үед яг нэг ажлынхаа ментор эднэрт дуулгаа санаа оноо солилцоод явж исэн. Дээр нь яаж тэр Amazon-ыг эхлүүлэх яг шийдвэртэй хүрсэн бэ гэхээр өөрийгөө ингээд нөгөө ирээдүйд цагдаар авчихсан гэж байна. Тий. Би 80 настай Jeff Bezos байна гэж төсөөлье те. Тэгэх юм бол би одоо яг одоогийн шийдвэрийг яаж харах вэ те? Амьдралаа би эргээ яаж харах вэ гэж бодонгууд яг өөрийнхөө компанийг үүсгэн байгуулахгүй бол ирээдүйд харамсах байхаа гэж харамсна гэж одоо 80 насны өндөрлөгөөс харсан гэж байгаа байхгүй. Тэгж шийдвэр гаргасан. Жишээлх юм бол энэ бол яг нэг уруугаар сэтгэх аргачлалын нэг жишээ. Тэгээ ер нь нөгөө Jeff Bezos ч яг тэргээр их алдартай. Амьдралаа одоо ингээ яг ухраач хар те. Аливаа зүйлийг ингээ ухраач хий гэж байгаа байхгүй. Тэгээ одоо бүтээгдэхүүн гаргасан ч гэсэн ингээ сүүлд нь бүр ингээ бүтээгдэхүүнээ гаргацсан гэж бодоод яг хэвлэлийн мэдээгээ бичтэй ийм бүтээгдэхүүн гаргалаа гэд. Тэгээд тэрнээсээ ямар бүтээгдэхүүн хийцэн байх юм гэдгээ ингээд бичингүүд чи хүнд аягүй их ингээд юм аягүй тодорхой болд юм байна л да. Тэнгүүтээ за ийм бүтээгдэхүүн байна гэдэг ингээд урагшлаад уруугаар ингээд дунгууд асар эргээр нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэрэн шиг одоо ингээд энэ бол жишээлх юм бол харамслаа багасгах гэдэг нэг тийм арга байгаа байхгүй. Уруу сэтгэлгээч гэж бас хэлж байгаа. Гэх мэтлэн яг иймэрхүү нэг юм энэ тэндээс олж авсан тийм оюуны одоо юу хий нэг оюуны нэг арга гэх юм уу тэ шийдвэр гаргах арга ч гэх юм уу модель гэдэг байгаа. 3.4 гэх юм уу? Шийдвэр чамд 10 минутын дараа, 10 сарын дараа, 10 жилийн дараа яаж нөлөөлөх вэ гэдгийг бас бодож үзнэ гэдэг нь саяныхтай төстэй юм уу? Тий, төстэй. Наад чи нэг 4-5 юм бичсэн, жишээ бичсэн байгаа. Тэрнээс бас саяын дурдсан жишээнээс гадна тэр аягүй надад таалагдсан. Өгсүр шийдвэргээд хүн ингээд хоёр зүйл дээр хоёр сонголтын өмнө очиод алиг нь шийдэхээ мэдхээ болчих шүү дээ, тий. Тэгэхээр яг үнэхээр шийдэж чадахгүй байгаа бол хэцүүг нь сонгох гэж байгаа байхгүй. Хийхэд хэцүүг нь. Яагаад тэгэхээр хийхэд хэцүү байна гэдэг маань одоо илүү үн цэнтэй байх магадлал өндөр байдаг. Яагаад тэгэхээр ер нь хэцүү зүйлс чинь л үн цэнтэй байдаг шүү дээ. Амархан зүйлс бол үн цэнтэй байх магадлалтай. Тухайн яг моменттой хэцүү байсан ч гэсэн урт хугацаанд илүү амар амьдралыг ч гэдэг юм уу. Одоо оюун санааны илүү амар амгалан байдалд хүргэх магадлалтай. Гэх мэтлэн бас нэг иймэрхүү одоо оюуны аргачлалууд гэх юм уу санаануудыг хүн цуглуулчвал бас зүгээр юм шиг байгаа. Тэгэхдээ ер нь түрүү чиний хэлсэн одоо ингээд бүх зүйл хэтэрхий элбэг болчлоо гэдэг байгаа шүү дээ, тий. Тэр үл үнэн л дээ. Тэгээ энийг би одоо жишээлх юм бол энэ тэндээс уншаал ойлгоол байна, тий. Өөрөө энийг нийтлэл болгож бичээл үгүй аягүй сайн ойлгоод байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ л хэцүү байдаг. Яг боддоор хийх үед боддоор шийдвэр гаргах үед тэгэл сошиал медиа заримдаа живэн, тий. Ингээл одоо Netflix дээр олон юм үзэл тавьчин, тий. Тэгэл заримдаа ингээл яг Netflix-ийн өмнө суугаад амар олон кино контентууд байгаа шүү дээ, тий. Бүр алийг нь үзэхээ мэдхээ болоод ингээл солиод өгдөг, тий. Тэр бол баг би хүн болгонд яг тохиолддог байх гэж бодож чинь. Тэгэл нэг 10-15 минут ингээл скролдж байгаа. За болоо илгээл бүр юу ч үзэхгүй тэгэл уур хүрэл хайдаг үстэй. Ер нь аль бол тий. Тэгээд нөгөө Навал Равикант гэдэг нөгөө нэг одоо автор тэгээд хөрөнгө оруулагч нөхөр хэлсэн байсан. Орчин цагт нөгөө хүний тарих хитрхи ингээд мотивацтай болсон. Одоо энэ их контентоос болоод энэ их одоо контентоос орчин үед хүний тарих хитрхи мотивацлог болсон гэдэг байгаа байхгүй. А тэгсээр нэ биеийн дийлэхгүй. Бие нь ингээд хөдөлгөөн удаан болцсон, тий. Оюун санаа нь ингээд сарнимтгай болцсон. Тий ингээд асар
хэцүү нөхцөл байдалд орцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь л яривхтэй. Тэгээд би одоо хичнээн одоо ингэ анхаарлаа төвлөрүүлэх үү те энэ сатаарлаг яаж багасах уу гэж зөндөл бичээд байна. Яг өөрөө ч гэсэн байнга энэ асуудалтай тулдаг, хэвцүү байдаг. Сүүлийн үед харин нэг хэсэг айгүй их сошиал медиа үзээд бас цаг их гардцсан. Тэгээ сүүлийн үед бас одоо сошиал медиа аппликейшнуудаа устгаад бас дажгүй л сүүлийн хэд хоног дажгүй дээрээс устгаад тий яг үнэ. Янз янзын аргууд ороод нэг богино хугацаар ороод явал зүгээр юм шиг байна. Чиний хувьд ийм 10-аад ном танай Aris Publishing гаргасан байна. Тэгэхээр чи өөрөө хэрэгтэй санаануудаа бас ингээд захин платформ дээр тэмдэглэждэг гэд бичсэн байсан. Тэгэхээр тэднийг хэрэгтэй үед нь одоо яаж системжүүлэх ч гэдэг юм уу? Одоо магадгүй эйжент үүсгээд энэ миний санаануудыг одоо надад сануулж ич гэдэг юм айгу тийм автомат процесс ч бас болох байх л та. Энд дээр чи юу гэж бодож байна? Яг гоо би ерөнхийдөө ингээд нэг яг тэр ажиллах арга барил систем гэдэг байгаа тий. Ажлын арга барил тэр зүйл дээр уг нь аюух төвлөрдөг л байсан л да. Нэг хэсэг яаж илүү өөр ашигтай ажиллах вэ тий. Android дээр ч гэсэн зөндөө контентууд хийдэг байсан. Энэ товчлууд нийтлүүд дээр ч гэсэн их бичдэг байсан. Тэгээд яг гоо хэсэг нэлээд хэдэн жил тэгээ явчихаар сүүлдээ ингээд бас туршлагажаа тий аль нь ажиллаж байна, аль нь болохгүй байна гэдгийг ойлгол эхэлж байгаа юм л да. Одоо харьцангуй яг энэ аргачлалд хэтэрхий анхаарах байдал нь бол нэлээд багассан. Ерхийдээ яг үндсэн одоо юу хийх ёстой вэ гэдгээл мэдээд байгаа шүү дээ. Тийм болохоор сүүлийн үед бол нэлээд багасчаад байгаа. Тэг яг энэ санаатай ажилдаг тий энэ тэндээс олон юм уншаад тэрийгээ ингээд хүмүүсийн айдиаг цуглуулад боловсруулад эргээд одоо нийтлэл эсэ болгоо гаргана гэдэг чинь бол хамгийн гол нь юун дээр зангилагдаж байна вэ гэхээр тэр санаануудыг хүний хэлсэн зүйлсийг яг нэг газар бөөгнүүлэх тэг capture хийн одоо уургалж авах тэр процесс байгаад байгаа шүү дээ. Тэгээд л миний хувьд бол одоо нэг Word Google Doc дээр бүгдийг л бөөгнүүлдэг. Тэгэл тэрийг ингээд системчлэл нөгөө гарчиг тавьж байгаа л тий. Гарчигнаасаа шууд үсрээд сэдвүүдээр нь хуваагаал тэгэл тэрлүүгээ ингээл уугахгүй копидол тэгээ явдаг. Тэгэл одоо нэг ийм сэдвэр бичигээл те одоо яг энэ төвлөрөл гэдэг фокус гэдэг зүйлийн талаар юм бичье гэдэг юм бол тэнд очисан бөөгнүүлсэн юмнуудаас материалуудаас харж байгаа л энэ гоё жишээ байна. Энэ тийм юм байна. Тэгээд мэдээж хэрэг өөрийнхөө амьдралаас өөрийн яг бодит тулгарсан асуудал бэрхшээлүүд тэрнийг давсан жишээнүүдээсээ бас оруулна. Тэгэл ингээд нийлүүлэл хамгийн гол нь ер нь санааг яг цаг алдлгүй мартахгүйгээр тэмдэглэж авах. Тэр бол дижитал одоо тэр файл дээр байж болно. Хүн дэвтэр дээрээ тэмдэглэсэн ч болно тий. Аль нь эвтэх юм байна, аль нь илүү чам тохирж байна. Тэгэхээр их бичдэг хүн бол бас их уншдаг байж таарна. Тэгэхээр чиний унших арга барилын талаар бас асууя. Манай ах бол надад зүгээр ингээ уншаад итгэхгүй уншаад өнгөрөх нь бол хангалтгүй. Тэмдэглэл тэр дундаас нэг санаагаа уургал гэдэг шиг тэмдэглэл хөтлөжээ үл үр дүнтэй гэж бас зөвлөж ирсэн. Чи яаж уншдаг? Тийм би ерөөсөө хэвлэмэл номыг бол заавал харандаатай барьж уншдаг. Ерөөсөө зүгээр ингээд хоосноор нь ингээд ерөөсөө уншиж чаддгүй. Уран зохиолын номыг унших юм бол яг ингээд уншиж болно юм тэмдэглэхгүйгээр тий. Зүгээр ингээд яг баримтат non fiction номыг бол хизээч нэг харандаагүйгээр уншдаггүй. Одоо Kindle-ээр бас их уншдаг. Kindle-ээр гадаад юунаас одоо нөгөө Kindle-ийн дэлгүүрээс номнууд хаяа авна. Тэгээ ер нь Kindle-ийн дэлгүүртээ байхад үе ордог байхад номнууд нь аюу сайн хямдардаг. Үе ингээд $1-2 болчдөг зарим номнууд. Сайн шалгаалах юм бол ер нь тэр Amazon-ы нөгөө Prime өдрүүд байдаг шүү дээ хямдарлын. Тийм үеэр бас номнууд сайн хямдардаг. Тэгээд тэр үеэр бас аавна. Заримдаа үнэхээр хурдан авахыг хүсэж байгаа номоо тий Монгол яг хэвлэмэл номыг бол Amazon-оос Монголд авах бас хэд хоногийн юутай шүү дээ. Нөгөө карго тээвэр. Заримдаа нөгөө нэг яг тэсгүй байгаа үед шууд Kindle-с худалдаад авна. Тийм. Тэгээд тэг заавал тэмдэглэж уншина ер нь. Kindle дээр бол бас нөгөө нэг ингээд шууд хайлайт хийждэг болохоор их амар байдаг. Kindle татагддаг нэг шалтгаан бол яхаарахгүй тэр. Тэгэл ер нь бол унших гэдэг бол миний бодлоор юу штэ. Одоо тийм айхтар гойд онцгой зүйл биш.
орчин үед ингээд офисын ажил хийж байгаа хүн болгон мэдлэгтэй харилцаж байгаа. Мэдлэгийг бүтээж байгаа, мэдлэгийг боловсруулж байгаа тий. Мэдээллийг ингээд уншаад, хараад тий. Тэгээд тэр мэдээллийг боловсруулад ингээд мэдлэг бүтээж байгаа. Тэр том мэдлэгт ингээд ямар нэгэн байдлаар хувь нэмэр цочил оруулж байгаа. Тим хүмүүс бол би бол заавал унших ёстой гэж бодож байна. Тэр одоо юм уншдаг гэдэг бол нэг тийм амар онцгой зүйл биш. Яг нөгөө тамирчин хүмүүс ингээд тамирчин гэдэг чинь спорт гэдэг чинь тэр хүмүүсийн үед мэрэгжил штэ. Тэр хүмүүс мэрэгжлээ хийхин тулд зүгээр бэлтгэлээ хийдэг те. Тэр бол зүгээр маш энгийн зүйл байхгүй. Бид нар шиг ингээд яг офисын ажил хийдэг одоо мэдлэгийн ажилтнууд гэдэг байгаа. Англиараа knowledge workers. Орчин үед ихэнх хүн тийм болоод байна штэ. Тийм хүмүүс бол ингээд юм уншихгүй байх гэдэг чинь өөрөө яг тамирчин хүн бэлтгэлээ хийхгүй байгаатай л адилхан штэ. Тэгэхээр ажиллаа хийх боломжгүй те. Тэгээ яг хуу мэдээч хэрэг ихэнх хүмүүс уншиж байгаа бах. Яг ингээд огт уншихгүй байгаа, унших дадал огт эхлүүлээгүй хүмүүс. Тийм хүмүүст би болохоор ингээд жоох харамсаад идэг тий. Ингээд айгүй олон зүйлээс хоцрооч байгаа юм шиг тий. Ингээд ертөнцийн ингээд нэг арай явцуу байгаа ч юм шиг санагддаг байхгүй надад. Тийм хүмүүсийг бол заавал ингээд унших дадал эхлүүлээсэй л гэж хүсдэг. Уг нь нэг тийм хэцүү зүйл биш. Яг ингээд нэг арга ивээр олдгоо ч гэх юм уу эсвэл ингээ өдөр тутмын амьдралдаа түүртээд яваад идэг болов гэж боддоо шүү дээ. Тэгэл ядаж ингээд нэг жилдээ эхлээд нэг жилдээ нэг бүтэн ном уншихаас эхэлж болно шүү дээ эсвэл тий. Энтэй холбоотой асуухад ажил бүтээлээ дэлэг гэдэг энэ ном дээр одоо юм хийж байгаа бол тий саяны яг санаатай ажилдаг хүмүүс эхлүүлэх гээд эргэлзэж байгаа бол одоо чи суутан байх албагүй гол санаа нь бол за одоо бол нэг 7-8 тэрбум хүн дэлхий дээр байна. Өмнө 100 хэдэн тэрбумчлог хүн нийтдээ дэлхий дээр амьдарч ирсэн. Тэгэхээр тэр олон хүний мэдлэгийн сан тий ингээ бүрдсэн байгаад бид тэр мэдлэгийг сурахаас гадна яг хуу багахан цочил оруулдаг ч гэдэг юм уу. Тэр талаас нь бас бичсэн байсан л та. Тэгэхээр ажил бүтээлээ дийлэг гэдэг яг хуу өөрийн чинь жишээн дээр асууя. Ер нь ингээд хийж байгаа бүтээж байгаа зүйлээ бусдтай хуваалцсанаар ирдэг сайн талууд чиний харснаар юу вэ? Тий. Одоо энэ номон дээр байдаг шиг санаж байна. Яг ингээд юм бичээд эхлэхээр яг өөртөө ижил сонирхолтой хүмүүсийг олж авдаг. Тэр бол хамгийн чухал зүйл л дээ. Ер нь одоо яг энэ компани байгуулсан тэр хоёр хамтрагчтайгаа тий анх яг интернетээр л юм уншиж яваал тий би энийхээ блогоор орж байгаа л яг танилцж ирсэн хүмүүс ахгүй юу яг гурлаа тэгэл ер нь аюу үлгэр жишээ авдаг миний одоо оюун санаанд хүчтэй нөлөөсөн хүмүүсийг би яг интернетээр л олсон байдаг яг блогоор нь дамжиж агаад тийм тэгэл тэдний чинь ингээд за одоо гадныхны жишээн дээр бол гадны одоо бичээч нарыг ингээд дагаж явж байгаад тэдний ном гарахаар зэрэг номын их орчуулсан, нөлөө орчуулсан. Тэгээ тэр номнуудаасаа өөрөө ингээд шин санаа аваад энэ компани одоо анридик ч юм уу жишээлх юм байгуулж исэн гэдэг ч юм уу. Тэ. Тэгэхээр миний одоо жишээлх юм миний амьдрал бол яг энэс бүрэн хараад яг энэс хэлсэн л зүйл. Яг онлайнаар бичгээс онлайнаар хүмүүсийг дагаад тэ бицээ минь уншихаас яг миний карьер анх эхэлсэн. Одоо ч гэсэн үргэлжлээ явж байгаа. Яг хойштоош тийм байх юм. Туршил гээд номынхоо хамгийн ихэнд чи баялаг оюуны ертөнцийг бий болгож амьдрахсан гэд энэ өөрөө гэх юм надад айгүй таалагдсан байхгүй. Ер нь хүн зөвхөн өөрийнхөө бодлоор байх юм бол хит нэг талыг барьж biased байж болно шүү дээ. Гэтэл өөрөөс чинь илүү зөндөө олон хүн байгаа. Тэдрээс санаа авах хэрэгтэй. Тэ бүгдийг хэрэгжүүлэх албагүй шүү дээ. Тэгээ миний тэрийг хийж байгаа нэг хэлбэр нь бол одоо яг подкаст хийгээ сууж байна. Тэгэхээр энэ баялаг оюуны ертөнцийг бий болгож амьдрахсан гэд энэ талаараа чи жоохон хуваалцаач. Тийм одоо би түрүү нөгөө одоо mental models гэдээ ярьсан шүү дээ тий. Тэр чинь бас нэг ишлэл одоо тэрэнд орж байгаа байхгүй юу. Ер нь яг хүний хийсэн ишлэлүүд чинь ингээд яг хүнд нэг санаа өгдөг. Нэг талаас нь харцсан байдаг. Тэгээд би одоо энэ товчлол гэдэг энэ жижиг эсээгээ яаж бичдэг вэ гэхээр ерөөхдөө аль нэг сэдвийн талаар бодоод яг тухайн үед нэг надад нэг ямар нэг асуудал тохиолдсон шүү дээ тий. Одоо жишээлх юм бол би нэг зүйл дээр шийдвэр гаргаж чадахгүй. Эсвэл анхаарал хит сарнаад байна. Ерөөсөө төвлөрч чадахгүй байна. Тийм үед яг тийм сэдвэр бичгийг хүсдэг байхгүй юу? Тий. Тэгээд тэгчих юм бол би илүү ингээд тухайн нөхцөл байдлаа илүү одоо тунгалагаар харна гэсэн үг шүү дээ. Тэгж болдог. Тэгэхээр
яг одоо за би товшлол бичигээл суухаас илүүтэй яг ингээд одоо яг учирсан бэрхшээл, учирсан нөхцөл байдлаа яаж давах вэ? Зөв зүйтэйгээр давах вэ гэдэг дээрээс энийг бичих сэтэл авч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг бичээд тэр асуудлаа шийдээр явахаар юм. Тий, асуудлаа шийдээд аялал явах нь шүү дээ. Давхар ингээд өөрөө ч гэсэн юм нийтлэл контентийг гаргаж байгаа байхгүй юу хүн чинь. Тэгэхээр айгүй давуу талтай ингээд хоёр талаасаа хоёр давуу талтай. Тийм тэгээд ер нь нөгөө гоё ишлэлүүд айгүй цуглаах дуртай би. Тэгээд тэр чинь яг л одоо айдианууд санаануудыг цуглуулаад байна гэсэн үг. Тэгээд яг ингээд нэг нийтлэлээ товшлоо бичиж эхлүүлэхдээ ингээд дор хаяж ингээд 3 4 жишээ оруулахыг хичээдэг байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол тухайн асуудлыг ингээд 3 4 талаас 3 4 өнцгөөс ч юм уу, тэ 3 4 төвшөнд ч юм уу, тэ харж ийн гэсэн үг. Мэдээж хэрэг бас миний өнцөг байгаа. Миний өөрийн туршлага байгаа. Надад төрсэн мэдрэмж байгаа. Тэгээд дахиад ингээд хүмүүсийн жишээнүүд, хүмүүсийн ишлүүд ороод ирэхээр тэр ингээд тухайн нөхцөл байдлыг харах, тухайн сэдвийг бодох, ойлгох энэ одоо юу гэх юм орон зай маань айгу олон талт болж ирж байгаа байхгүй юу. Тэ нөгөө critical thinking гэж ярьдаг те. Нухастай сэтгэх тийм боломж үүсдэг. Тэгэл яг хүнд олон жишээ, олон одоо хүний амьдралыг мэддэг байх, одоо олон ишлэл цуглуулсан байх тусмаач гэдэг юм уу. Яг альва зүйлийг харах тэр өнцг нь нэмэгдэнэ. Оюун санаа нь арай илүү баялаг болж ирнэ. Тэгээд нөгөө баялаг оюуны ертөнцийг яриад байгааз. Яг тийм зүйлийг бүтээж чадах юм бол хүнд илүү шийдвэр гаргахад амар байдаг. Дээр нь одоо шийдвэр гаргахад амраас гадна хүнд хэцүү зүйлс тохиолддог шүү дээ, тий? Тийм үед яхаа мэдгүй байгаа үед ингээд хүнд аягүй олон жишээ байдаг. Тэгэхээр за би энэ талаас нь ингээд харчээ. Яг тэр хүн тэгж хэлсэн шүү дээ гэд. Тэр олон зүйлээс ингээд нэгийг сонгоод өөрт ашигтайгаа сонгоод явцдаг. Тэгэхээр яг юм хэцүү зүйлс бас аягүй сайн нөлөөлдөг энэ баялаг оюуны ертөнц гэдэг зүйл чинь. Одоо нэг Америкийн зохиолч Джеймс Болдвин гэдэг алдартай зохиолч байдаг. Тэр хүн яг хэлсэн байлээ. Одоо чамд ингээд зөвхөн чамд л ингээд маш хэцүү зүйл тохиолдсон гэж бодоод байна уу те? Уу гашууд тохиолдсон гэж бодож байна уу те? Тэгвэл чи ингээд ном уншиж үзээрэй л дээ гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидэнд тохиолддог ямар ч зүйл те, ямар ч зүйлийг хүн ганцаараа мэдэрдэггүй. Одоо магадгүй 1000 мэдрэмж, 100000 хүнд ийм мэдрэмж сэтгэл хөдлөл байдаг гэж магадгүй. Тэр болгоныг түрүү хэлсэн нөгөө дэлхийд дээр амьдарч исэн 100 гаруй тэрбум хүн чинь бүгд ингэ мэдэрсэн байгаа тий, бүгд биш юм аа, зарим нь яг мэдэрсэн байгаа тий. Тэр болгон чинь ингээд ном бүтээлээр энэ олон мянган жилийн ном бүтээлээр дамжаад үлдсэн байгаа. Тэгэл тэр бүхэн чинь тэр бүх туршлага, хүмүүсийн туршлага чинь одоо ингэ оюуны ертөнц шүү дээ тий. Тэгэхээр тэр нь дотор ороод ингээд илүү сайн сэлэх тусмал хүний ертөнц баялаг болно. Тэр хэрээрээ альва зовлон бэрхшээл тэгээд дээр нь одоо юу хий альва хэцүү төвхтэй шийдвэр гаргалт болгоныг давах боломж нь нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ дээр яг motion action гэдэг ойлголт байсан шүү дээ. За яг ийм хэрэгтэй санаа байгаа юм байна. Миний энэ тулгарсан асуудал дээр бас таарах юм шиг байна тий. Гэт бодох нь motion тэгээд яах нь action. Тий яг нөгөө үйлдэх нь би одоо яг наад жишээ чинь бол яг над дээр их байдаг аахгүй. Би болохоор илүү нөгөө бодох дуртай ч юм уу төлөвлөх дуртай хүн юм шиг байгаа. Ингээл тэргээрээ философитал байна тий. Тухайн сэдвэрээ философитал байна. А тэгвэл яг ингээд амьдрал тохиолдсон нөхцөл байдал дээр хүн юм хийх хэрэгтэй болно тий. Дандаа л ингээд бодоод хүн амьдрна гэж байхгүй шүү дээ. Хүн явж мөнгө олох хэрэгтэй, ажил хийх хэрэгтэй тий. Гэр бүлээ ингээд тижээнд итгэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Юм болгон чи ингээд нэг оюуны ертөнц юм унших бичгээр хязгаарлагдахгүй тий. Тэгээд яг миний хувьд бол ингээд айгүй бодох дуртай ингээд бичээл те уншаал ингээд байх дуртай. Тийм болохоор бас яг ингээд яваад үйлдэх тэр юм хаяа дутагдах гэдэг. Тэгээд тэрэн дээр ингээд тэр талаар тэрийг туршлагаа өөрөө их мэддэг учраас өөрийгөө их мэдэрдэг учраас бас тийм талын юм ингээд хүмүүсийн бичсэн юм гарч ирэх надад айгүй буудаг. Тэгээ наа чи нөгөө Джеймс Клэр гэдэг те одоо Atomic Habits-ыг бичээд алдарсан орчин үеийн автор байгаа. Тэр хүн яг гаргацсан байсан. Motion нөгөөх нь юу лээ? Action гэдэг ийм хоёр зүйл байгаа. Зөв зүйлийг мэдээд байна.
гэдэг хүн бол ингээд зүгээр нэг тухайн зүйлийг ингээд мэдээд энэ тэндээс ингээд санаа аваад те ингэх юм байна гэж төлөвлөөд байдаг ч юм болохоор motion те хөдлөл гэж орчуулсан байсан. Тэг би болохоор хөдлөл гэж орчуулсан байсан. Тэгээд action. Тэг яг хүн ингээд нөгөө нэг би яг ингээд үлдэж гин гэж бодоод би action хийж гин гэж бодоод гэхдээ тэрийг ингээд зүгээр нэг одоо тэр motion гэдэг зүйл хөдлөл гэдэг зүйлээр ингээд одоо юу гэх юм арга цаагаад идэг гэх юм аа. Өөрийгөө хуураад идэг. За би энэ гоё ажил хийх гэж ингээд төлгөөгөө гаргаад идэг те. Тэр чинь юм хийгээд байгаа юм шиг өөртөө санагдаад байгаа шүү дээ. Яг үнэндээ яг тэр төлөвсөн зүйлээ гараад хийж гинүү гэдэг чинь шал ондоо зүйл тий. Тэгээ наач бас гоё санаа. Надад бас энэ санаа их таалагдсан. Чиний зохион төхөмөл дээр бичсэн байсан. Эдийн засагч Тайлер Ковен гэдэг хүн подкастыг дээд зэрэглэлийн entertainment гэж тодорхойлсон юм байна. За өөрөөр хэлэх юм бол одоо хөнгөн тал руугаа гэх юм уу. Одоо би өөрөө подкаст хийж шүүмжлэх гэдэг шүү дээ. Энэ бол подкаст мэдээж яг мэдээллийг босруулаад чиний арга туршлагыг ингээд шууд яриулаад би бэлэн ингээд одоо халбагтаад хутгаад ингээд өгч байгаа хэлбэрлэлтэй тий. Тэрнээс ном уншаад эргцүүлээд яадаг чинь тийм арай биш. Тэгэхээр энэ дээр чи ямар бодолтой байна? Чи одоо наач үнэн шүү дээ. Одоо подкаст сонсож гин аудио ном сонсох гэл тий. Энд чи яг хүнд нөгөө юм мэдлэг нэмээд байгаа юм шиг санагдуулдаг тий. Яг хөө мэдээж шин санаа өгнө хэрэгтэй зүйл ярина тэр үл ойлгомжтой. Тэгтээ юм яг ингээд ном унших 2-3 цаг суугаад ном уншаа тэгээд тэрийгэ тэмдэглэх тэрний хажууд тэрийг гүйцэхгүй л гэдэг юм л да. Тэгээд яг хүмүүс яг тэгж төвлөрч сууж чаддгүй орчин үед нөгөө тэрхий завгүй болцсон болохоор тийм учраас ингээд тэрийг одоо юу гэх юм зөвтгөхийн тулд гэх юм уу подкаст бас их сонсдог. Тэгээд нөхөр бол юу гэж хэлээд байна вэ гэхээр юм сурна яг ингээд мэдлэг олж аавна гэдэг бол тийм амархан биш ээ. Айгүй хэцүү зүйл, амаргүй зүйл гэдэг байгаа байхгүй юу. Хүмүүс бол болохоор өөрийгөө нэг жоохон хуураач гэх юм уу, эсвэл өөрийгөө нэг зөвтгөх гэж гэх юм уу подкаст сонсож гин гэсэн санаа дээд зэрэглэлийн entertainment гэдэг байгаа шүү дээ, тий. Айгүй зүгээр цагаа айгүй зүгээр entertain. Тий, өөрийгөө entertain хийж өнгөрөөж сонирхолтой тодорхойлсон шүү. Тий. Гэтэ яг бүтээлчээр сонсох нэг арга санаанд орчлаа. Яг манай подкаст дээр ингээд нэг айгүй олон хүнд хүрсэн дугаарын доор нэг хүн комментор ийм санаануудыг олж авлаа гэд айгүй хурангуулаа бичсэн байсан байхгүй. Тэгээд тэр бичих процесс чинь тэр хүн дахиад давталт явагдчихээн. Тэгэхээр бас бүтээлчээр тийг сонсч болох юм болов уу гэж би асуул. Тий, одоо нөгөө яг цаг гаргаад тэгээ ингээд тэмдэглээ сонсно гэдэг чинь бол шал ондоо актив тийм үйл явц байгаа шүү дээ, тий. Тэр бол яг болж байна. Заримдаа үнэхээр гоё санагдсан подкаст ийг бол бас хаяа тэгдэг. Яг ингээд зогсоож байгаа л тэмдэглэж аваал, тий. Тэгээ орчин үед чинь бол яг хуу подкастуудыг ингээд шууд текстийг буулгаад амархан текст болгоод явчих тийм боломжууд байгаа. Бас зарим тохиолдолд тэгдэг тохиолдлууч байдаг. Яг үнэхээр санаагаар баялаг тийм зүйлсийг бол яг сонсож байгаа бичил буулгах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй л бол яг тухайн үедээ санаж за би юм олж авлаа гэд бодно. Тэгээд яг тэмдэглэхгүйгээр хүн өнгөрчгөр ямар ч хүн мартдаг л байхгүй юу? Тийм нэг 6 сарын дараа мартчих штэ. Тий. Яг ой сайттай зарим нэг хүмүүс идэг. Гэхдээ маш цөөхөл гэж бодчихно л дээ. Гэхдээ яг нөгөө подкаст огт сонсож болохгүй. Подкаст бол худлаа шүү гэж мэдээж хэлээгүй, тий. Энэ бол яг амархан мартагддаг зүйл шүү л гэж хэлээд байгаа санаа болов гэж бодож байна. Тэгэхээр ганцоогийн карьерийн туршлага сурамжийг бас товчхон асуу гэж бодлоо л да. Хүн ер нь нэг чиглэлээрээ ингээд за нэлээ олон жил ажиллаад алдаж оноод ийм ухаарсан ойлголтууд их байдаг тий. Тэгээ чиний хувьд тэр нь юу болж таарав? Бизнес байгуулж исэн тий. Одоо бас хэвлэлийн газар ажиллаулж байна. Энэ талаар чиний бодлыг сонсомоор байна. Тий, ер нь хит санаа бодогдож байна л доо. Ер нь хүн залуу хүн ялангуяа одоо их сургуулаа төгсөөд их удаагүй ч юм уу тиймэрхүү залуу хүмүүс аюу сониуч байгаасаа гэж боддог тий. Олон зүйлийг сонирхоод залуу үедээ эртхэн шиг тий хит хэдийн юм хийж үзээд өөрийгөө одоо олох гэж нэлээд хичээгээд яарад тий юм хийгээд үзчихвэл бас дараа нь шийдвэр гаргахад их амар болдог. Ер нь би нэг юм жоохон
хитрхи тусгаарлагдсан сэтгэлгээний хувьд ч гэсэн одоо юу гэх юм жоохон хөшинг те өөрийнхөө бодол санааг өөрчлөхгүй бодол санаагаа өөрчлөх дургуй ч юм уу тийм байдал жоохон дургуултай аль болох сонивч байгаа. Тэгээ санаа бодлого өөрчилдөг те өөрийгөө ингээд эвддэг ч юм уу өөрийнхөө буруу байсныг яаж игээд ойлгодог. Тийм байгаасаа л гэж хүсдэг штэ. Тэгээд бас нэг хэлэх зүйл нь бол ер нь ямар ч зүйл цаг одоо нөхцөл байдал хизээч ингээд гоё болж ирнэ гэж байхгүй те. Тийм учраас хүн бэлэн биш үедээ ер нь аливаа зүйлийг эхэлж явах хэрэгтэй. Бэлэн одоо нэг юм за одоо л нэг сайхан болно доо гэдэг цаг мөч ер нь төгс цаг мөч гэж ер нь л байдгүй юм шүү дээ тий. Ер нь туршлагаас харж яхад хүмүүсийн яриаг ч гэсэн сонсож яхад тийм л байд юм шиг лээ. Тийм болохоор хүн ингээд бэлэн болоогүй үедээ хэлж явах хэрэгтэй. Нөгөө түрүү дурдсан Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos хэлсэн байт юм билээ. Ингээд чамд мэдээллийн 70% нь байхад эхлэе гэж байгаа байхгүй юу? Бүх мэдээллийг авах гад ингээд бүх нөхцөл бүртгийг хүлээгээд авах юм бол 100% болохыг хүлээгээд авах юм бол хязгаарч ирэхгүй. Тэгтээ тэргөө мэдээлэл яг 90% бүрэн болох үед чи аль хэдийн хоцорсон байна гэж байгаа байхгүй. Тэ? Чи хоцорсон эсвэл чи өрсөлдөөний ард гарцсан тийм байна гэж байгаа байхгүй. Тэр бас үний юм даа гэж боддог. Тэгээд өөрөө өөртөө бүү тэг болоорой. Тэ өөрөө өөрийнхөө бити хаагаарай. Өөрөө өөртөө бүү тэг болоорой гэж би нэг товшилдоо бичсэн. Тэр бас үнэн. Ягаад тэгэхээр хүн ингээд бусад хүмүүс чамайг одоо юу гэх юм одоо цаашаа гээгүй байхад те чамайг одоо тааруу гэж хэлээгүй байхад хүн өөртөө ихлээд нэг блок үсгчдэг те би энэ болохгүй юм шүү би болоогүй юм шүү гэд те тэгэхээр бусад хүмүүс л чамд ингээд саад тэг болог те аливаа зүйлээс хориглог тэрнээс нь өмнө чи өөртөө ингээд тийг болоод саад блок болоод хэрэггүй шүү гэдэг нэг товшлол биччихсэн. Тэр бас их гоё санаа гэж боддог. Тэгээд ер нь ярил айгүй олон зүйл байна л да. Тэгээд бас сайн уншаараа сайн бичээрэй те гэж хүсмээр байна. Түрүү хэлсэнчлэн яг уншин бичнэ гэдэг чинь өөрөө тийм онцгой зүйл биш шүү дээ. Би ерөөсөө тэгж боддгоо. Хүн болол хийх ёстой зүйл гэж боддог. Зүгээр л хүмүүс нөгөө тийм дадлан суугаагүй болохоор эхэлдэггүй болов гэж боддог. Тэгээд яг ийм дадлуутай болох юм бол аяндаа ингээд өөр гоё боломжууд аяндаа бий болоод ирдэг тий. Хүн ингээд сошиал медиа дээр ингээд нэг зүйлийн талаар нэг олсон туршлагын талаар л жаахан цаг гаргаад бичгэд тий. Хүмүүсээс ямар хариу ирдэг вүлээ тий. Ямар зүйлийг хүн бос хүмүүс ч гэсэн ийм юм тохиолдод юм биш тий гэдгийг ойлгож авдаг шүү дээ тий. Тэр үл зүгээр л хамгийн наазахын жишээ шүү дээ. Тийм. Тэгээд сониуч байгаараа уншаараа бичээрэй л гэж хэлмээр байна. За баярлалаа ганцаа. Тэгэхээр ер нь бол аль болох сонсогчд үзэгчтэй их олон санаа өгөхийг хичээдэг. Зочдтойгоо олон өөр сэдвээр ярилцах замаар тэгэхээр бизнес байгуулад явсан, сурсан. За тэгээд олон төрлийн мэдээллийг ингээ босруулад тий тэрийг хүмүүст маш ойлгомжтой хэлбэрээр түгээж байгаа. Хүмүүст бас оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа энэ гоё ажилд нь бас их талхаж байгаа бас үзэх сонсогчдын өмнөөс илэрхийлье. Тэгээд цаашдын ажилд маш өндөр амжилт хүсье. За баярлалаа. Урьсан баярлалаа. Тийм. За баярлалаа.